Монгол үндэстний оршихуйн үндэс суур болсон оюун санааны хөгжил, төлөвшил, дархлаа санамж нь дөрвөн улирлын өнгө төрх хэм хэмнэл, мөн чанар, амь амьсгалтай салшгүй холбоотой. Нүүдлийн соёл хэмээх ойлголт нь зөвхөн ахуй амьдралаа залан жолоодох төдий хэвшил бус. Байгалийн тэнцвэрийн мөн чанарыг өөрсдийн амьдрал, ухаарал сэхэрлийн нэг хэсэг болгон хэрэгэлсэн оюун санааны соёл байсан юм. Хүмүүний амьдралд эхлэл, төгсгөл хэмээх хил хязгаар байдаг бол харин оюун санааны амьдралд эхлэл, үргэлжлэл, дахин эхлэх, үргэлжлэх гэж бий. Яг л эргэх дөрвөн улирлын төгсгөл үгүй эхлэл шиг, их нүүдэл шиг, буух буудал шиг. Ийн ухаарсан өвгдийн захиас оюун санааны жин тээсэн их нүүдэл болон бидэн рүү илгээжээ. Үйлс хэдий өчүүхнээс эхлэгч үүсгэхгүй бол бүтэхгүй. Үр хэдий сайн төрөвч сургахгүй бол хүмүүнжихгүй гэсэн эцэг дээдсийн захиас ёсоор эцэг хүн хүүдэн хэлж сургах үгсээр өвгдийн захиас цуврал үргэлжилж байна. Нойр хэмээгч биеийг тижээх бөгөөтөл унтах хэтэрвэл өвчин болно. Жаргал хэмээгч хүний эргэлт бөгөөтөл жаргал хэтэрвэл зовлон болно. Мууг арилгахад сэтгэлээ чанга барьж битгий үйлд. Сайныг сурахад зоригоон чангадхан бүтээхийн төлөө зогссо. Эрхэм мэтгэл олон боловч энэ бие тань бүгдээ сэтгэлтэй. Хайрлах юм олон боловч халуун амиа хамгаалж хайрлалтай. Алд биеийн засахуйн эрдэмд аяг балчраасан хичээгтэн. Алд биеийн засахуйн бэлэг ахас ихсэн хүн дэлхээс эхлэмүй. Давшгүй даваа хэмээн сонсогдно. Дав юу хэмээвээс дав юу. Гитэлшгүй мөрөн хэмээн сонсогдно. Гитэл юу хэмээвээс гитэл юу. Ийн сургамжилсан их хаан Чингисийн сургаал дуусшгүй. Эрдмийн оргил, ухааны оргил гэж үгүйн учир эцэг хүү хоёрын ярианд ч бас төгсгөл гэж үгүй. Хүнд 6 зүйлийн гимшил бий. Эрдэм чадлыг хичээн эс сурваас хэрэглэх цагтаа гимшин. Эрүүл биеийн хичээн сувлахгүй болбоос өвдсөн цагтаа гимшин. Ноён болоод ариун эс явбал буурсан цагтаа гимшин. Баян бөгөөд өглөг эс өгвөөс хоосорсон цагтаа гимшин. Дарсанд согтоод цээрлэж чадахгүй бол сэргсэн цагтаа гимшин. Үг олон хэлвч авалгүй явсаар хорлогдсон цагтаа гимшин. Энэ 6 гимшлээс игнэгт хол явахын тулд эхлэх бага наснаасаа сонсож, санаж явагтаа. Говийн ноён хутагт данзан арвжаа. Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаалаас. Хязгаар газрын нэгэн хүн 50 дугаар оны Барс сарын 18-ны шөнө ийм зүүдэлсэн нь. Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийм асуулаа. Энэ шувууг хийхэд
хямд буюу хэмээвэл хямд гэлээ. Бас өөр хийхэд хямд юу вэ хэмээвэл муу үйл хямд гэлээ. Ямар юм цөөн бэ хэмээвэл өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэлээ. Ямар юм олон бэ хэмээвэл сэрэмжгүй муу заяатан олон гэлээ. Ямар юм муухай вэ гэхэд үл мэдгчид муухай гэлээ. Юу сайхан бэ гэхэд сарвул ухаан сайхан гэлээ. Юу хортой вэ гэхэд өстө сэтгэл хортой гэлээ. Юу тустай вэ гэхэд сайхан сэтгэл тустай гэлээ. Юу худал вэ гэхэд энэ нас худал гэлээ. Юу үнэн бэ гэхэд 3 эрдэнэ үнэн гэлээ. Юу муу вэ гэхэд хүний номгүй нь муу гэлээ. Юу сайн бэ гэхэд чин зориг сайн гэлээ. Энэ цагийн хүний жам ямар вэ гэхэд аяа хоохой. Энэ цагийн хүний явдлыг санах тутам ертөнцийн үгээ нөхцгийн чагтаг тасран зүрх догдлох мэт энэ бүлгөө гэлээ. Үнэн үгтэн омогтны тоонд орно. Башир үгтэн цэцний суудалд сууна. Эд эвдэрхийг хайрлана. Ив эвдэрхийг үл хайрлана. Салалцаад гаслалтана. Учралдаад хууралцсан. Хүний муу хэлхээ сайн, сүнс зовхоос үл айн. Аяа бас тусын хариуд хор хийх хүн олон буй. Ачийн хариуг мэдэх хүн цөөн. Хилэнцгийг мэдвч хийх хүн олон. Номыг мэдвч бүтээх хүн цөөн. Хүний зовлон хэмээвэл цайруу явбал хүний гарт орно. Хардаж явбал үйл аривдана. Шудраг явбал олонтой үл таарна. Башраар явбал номтой үл таарна. Чанга хурц явбал өстөн олон болно. Дуугүй номхон суувал толгой дээр гарна. Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчд олон. Гимтэн гимгүйдээ ноцно. Гимгүй нь гимтэйг өмөөрнө. Тийм бөгөөс надад мэдхэд хямд, хийхэд хялбар, явхад амар, санахад томьёотой нэгэн сургаал айлдаж хайрал хэмээсэнд. Нисэгч хүн өгүүлрэн. Нийтийг товчлбол самун хүнтэй бүү учир, сансан бүрийг бүү яр. Хүлцвэл хуйг мөн, хичээвэл мөр мөн. Эс мартвал бясалгал мөн. Мэдвэл бэлэг мөн. Өр бүүхий, өглөг бүү тасал. Хулгай бүүхий, ховсоргон бүү загна. Олноос зөвш, онц өөрийн санааг сүулд гарга. Хэлбэл бүү буц, санавал бүү март. Урдын хийсэн хилэнцээс хор уусан хүн мэт хашир. Магад гарах буянт сэтгэлийг амьд мэд инкрээл. Хилэнцэт нөхрөөс авраг могой үдсэн мэт зайл. Буйны саданг өөрийн толгой мэт өрөнгө. Сэтгэлийн эрдмийг яст мэлхийн гишүүн мэт нуу. Усгал зөөлн занг мөрний урсгал мэт ундраа. Чин зориг хичээнгүйг буугийн сум мэт чигэл. 3 эрдний үйлст морь нохой мэт зүтэг. Олон хамаг амтанд сал онгоц мэт тусал. Тангараг цааз хоёрыг шил тойл мэт хайрал. Буянтай сэтгэлийг хадгалвал үхвч санаа амар буй. Учир үгүй цааз үл байна. Ул үгүй мөр үл үгүй байна хэмээн цааш үргэлжилжээ.
Өвгдийн эрдэм дуусшгүй оюун мандал. Өвгдийн сургаал дундаршгүй өвөг сан. Өвгдийн ухаан шавхагдашгүй оюун тундарга. Өвгдийн захиас шантрашгүй итгэл найдвар. Эцэг өвгдийнхөө эрдэм ухааны үргэлжлэл. Эцэг өвгдийнхөө сургаал захиасын биелэл. Эрт идүүгээ холбох их түүх. Түүний ой санамжийн хэлхээс эх орон Монголынхон ирээдүйг бүтээлцэх оюун санааны эзэн болохыг хүсэж буй хэн бүхэнд хаяглан өвгдийн захиасыг илгээв.